өгөгдлийн дээд кавертилийг олоо гэж. За тэгвэл өгөгдлөө ихлэ эренбэлчвчээ. За хамгийн бага тоон 1 байна. 1. Дараагийн тоон 2 байна. Дараагийн тоон 4 байна. Дараагийн тоон 6 8 10 12 байна. Тэгээд 14 байна. 16 байна. За энд нийтдээ 1 2 3 4 5 6 7 8 9 өгөгдөл гарсан. За тэгвэл 9 өгөгдөл байна гэдэг маань ингээ хуваах юм бол энэ бол бидний гарвал Q2 буюу медиан болно гэсэн үг. За энэ дээрээс Q1 буюу доод кавертилийг олохдоо энэ хоёрын арифметик дундаж байна гэсэн үг. Энд 3. За тэгвэл бидний дээд кавертил гэх юм бол энэ хоёрын арифметик дундаж. Тэгвэл 14 дээр 12-ыг нэмээд 2 туваахаар 13. Энэ бол Q3 буюу бидний дээд кавертил болно гэсэн. Ингээд D авирт байна гэсэн үг.